Ихтэй сургуулиудын шалгалт эхэлж, оюутан бүр тухайн жилд юу сурч мэдснээ дүгнэн шалгалтаа амжилттай өгөхийг хичээн бэлдэж байна. Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуулийн хэсэг оюутнууд анги дэвших болон төгсөх шалгалтандаа бэлтгэхийн зэрэгцээ удахгүй болох үндэсний роботын тэмцээнд мөн бэлтгэж байгаа. Наранбаатар, Чулуунсүх, Отгонбаяр, Барс-Болд нар физик электроникийн сургуулийн электроникийн төгсөх ангийн оюутнууд бөгөөд робоконы багийн туршлагатай, мэдлэгтэй гишүүд. Робокон тэмцээн маань өөрөө их том тэмцээн л дээ. Яагаад гэвэл олон оюутан залуусын бүх талын ур чадварыг нэг юм дээр төвлөрүүлдэг. Хоёрдугаар курст анх Робокон 2010 оны тэмцээнийг үзээд тэндээс манай сургууль шүгэн дөрөвдөлтөд 3 дугаар байранд орсон байна. Тэрнээс л урам зориг аваад тэгэл ер нь орё гэж шийдсэн. Үндэсний роботын тэмцээнд ингээд сургуулийнхаа нэрийн өмнөөс ингээ баг үрдүүлээд найз нөхдөд хамт ингээ баг үрдүүлээ оролцож яах гэдэг нь миний бахархаж явдаг зүйл. Ер нь бол энэ жилийн багууд бол их сайн байх гэж бодож байгаа л да. Энэ бол нөгөө үйлдэлээ бүрэн гүйцэтгэж чадахгүй баг ер нь л байхгүй байх гэж бодож байгаа. 4 жил нэг ангид хамт сурсан залуус энэ жил сургуулийнхаа робоконы багийг ахлан ажиллаж байна. Тэмцээн чинь 6-7 ч тэгээ та нар шалгалт яаж байгаа юм? Ер нь шалгалтууд гайгүй шүү дээ. Ер нь зөрж таарад байгаа шүү тэмцээтэй. 4-5 бол угаасаа завгүй шүү дээ. Юугаа хийгээд. Тэр 6 цаг тэгээд юу байна? шалгалтуудаа нэг бол 6 сараас ирдэг, нэг бол робокон дууснаас хойш төгсгөө тэгээд. Тэр ерөөдөө болох л харин нөгөө төгс хэдийн шалгалт яах юм болоо. Тэрнээс бас айгүй их маар шүү дээ. 90 их л ахалаа 4 их юм бол одоо нөгөөдөл одоо гарч ирэх болоогүй юм байна. Одоо тарчваар хичээл нөө. Шалгалтууд юу болж хийцээ гэж яг их юм шүү. Болох юм шүү дээ. Манай Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургууль дотроо физикийн мэрэгжлээс гадна электроникийн мэрэгжлээр сургалт явуулдаг. Тэгээд манай физик электроникийн сургуулийн электроникийн ангийн сурагчид 2006 оноос эхлэн робокон тэмцээнд тасралтгүй оролцож ирсэн. Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуулийн баг үндэсний роботын тэмцээнд тогтмол амжилттай оролцсоор ирсэн юм. Робокон тэмцээнд өрсөлдөх роботуудыг бүтээхэд багагүй хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатайгаас гадна роботоо хийх тогтсон өрөө багаж тоног төхөөрөмжгээд багийнханд шаардагдах зүйл олон. Хичээл ороогүй сул ангид цуглан роботоо хийдэг байсан залуус өнөөдөр их сургуулийнхаа 2 дугаар байранд робоконы тусгай өрөөтэй тодорхой хэмжээний багаж тоног төхөөрөмжтэй болжээ. Ийхүү оюутнуудынхаа онлын мэдлэгийг баттгах, хөгжүүлэхэд ихээхэн анхаарч робоконы багийн залуусыг дэмждэг хүний нэг бол сургуулийн захирал Даваа Самбуу. Тэрээр робоконы багийнхны бэлтгэлд анхаарч хэрэгцээтэй зүйлд нь бололцооныхоо хэрээр тусалцаа үзүүлэхийг хичээдэг. Бид нэр материалын баазыг сайжруулах, оюутнуудыг тэрэндээ оролцох сонирхлыг татах зорилгоор нэмэлт өрөө гаргаж өгсөн байгаа. Тэгээд оюутнууд маань завтаа цагтаа бол тэндээ очиж бүгдээрээ сонирхсан зүйлсээ хийж барьдаг. Энэ их ажлууд ерөнхийдөө ингээд хэсрээ дуусч байгаа. Бараг механик хийх ажлуудад ерөнхийдөө чиглэлээ дууссан. Одоо туршилтын ажил руугаа орж байгаа. Эцэг дээр нөгөө талбай тассан дээр талбаар одоо ерөнхийдөө бүх юм зөөцсөн тэгээд гарцсан байж байна. Токийн зур машин дээр эдгээр ерөнхийдөө ажиллаж сурцсан юм байна бүгдээрээ. Бид нэр бол одоо ингээд хүүхдүүдээс орсон бүрөө хар заалгаад ингээд сурцсан байна. Энэ жилдээ яг энэ хуучин токрын болон фрезерийн машин дээр ажиллаж сураад ингээд далгачнаас. Тэгээд дараа жилээс тэр засвар хийсэн 2 шинэ өрөөнд Тайваны төслөөр нэг хэрэгжүүлэхээр бид нэр ярилцж байгаа. Тэгэхээр тэр шинэ дархны газартаа болчих байх гэж найдаж байна. Тэгвэл оюутнууд байна тэрэн дээрээч дадлаг сурна тийм. Орчин үеийн багштай олчин бол бас гарах амжилттай гэсэн дагаад тийм амжилттай байж та. Энд чи заавал 0 дээр дарах албагүй тийм үү? Эхний цэгээл тэмдэглэж явна гэсэн. Энд чи ишээр нарийн юм уу бүдүүн байх юм бол энэ нол чинь өөрчлөгдөж явах гэсэн үг шүү дээ. Анхны байрлалаар тэмдэглэж явна гэсэн үг байна. Тэгээд дараа нь зургалтаа хийгээд хэмжээсээ цаашаа үргэлжлүүлээд аваад явна гэсэн тийм. Тэгээд хажуу тийшээ Робоконы өрөө нөх
төслийг бэлдээд байна тийм төгсөлтийн төслийг. Манай оюутнууд маань энэ тэмцээнд бол оролцох маш их сонирхолтой байгаа. Тэгээд бүгдээр хичээлээ дуусгаад л оройн цагаар шөнө өдөш орой хүртэл тэндээ байрладаг. Заримдаа тэндээч хонддог тийм тохиолдол байгаа. Тэгээд бид нар бас болцооныхын хэмжээгээр унтчих газар ич гэсэн тэд нартэй бэлтгэж өгдөг. Тэгээд оюутнуудаа энэ хүсэл эрмэлзэлтэй хөдөлгдөн энэ тэмцээнд оролцож амжилт гаргах гэж байгаад нь бол бид нар бас баяртай сэтгэл хангалттай байна. Тэгээд оюутнуудаа сайхан амжилт гаргахыг хүсье. Сургуулийн оюутнууд маань ч их дэмжиж чадлж байгаа. Сэтгэлээрээ өчигдөрөлөө оржигдэр юм байна. Электроникийн 3 дугаар анги оюутнууд баахан хоол мол хийгээд ирж байна бид нар тэр. Та нар чадна шүү хичээгээрээгээд орон зоригоор л авчиж байгаа юм чинь. Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургууль энэ жил робокон тэмцээнд нэг баг оролцуулахаар төлөвлөн өнгөрсөн намраас 3 роботоо хийж эхэлсэн юм. Харин сүүлийн 1 сарын хугацаанд багийн тоо нэмэгдэж 2 баг оролцохоор болсон юм. Ингээд багийнхан гишүүдээ нэмэлгүйгээр 3 биш харин 6 робот хийх хэрэгтэй болжээ. 2 баг орё гэсэн шийдвэрийг манай удирдагч багш гаргаад тэрийг нь дагаад 2 баг хий гэсэн шийдвэрийг бас багийнхантай харилцаад гаргана гэдэг чинь асуудалтай шүү. Ялангуяа спонсор тийм байгуулахгүй үедээ ийм шийдвэр гаргана гэдэг бол бас их зориг шаарц асуудал. Өмнөх 3 робот өнгөрсөн жилийнхэн бааз суурин дээр хийчихсэн. Тэгэхээр дахиад шинэ юмнууд хэрэгтэй болчдөг. Тэгэхээр нөгөө мөнгөний асуудлаас болоод ерөнхийдөө шийдвэр гарахгүй байсан. Тэгснээс бүгднгийнхэн дотор бол 2 багийн робот хийх гэдэг санаа бол байсан л да. Эхний 3 машиныг бол яг биднээс 11 сараас хойш яриад бараг 2-3 сар ярилцаад аян шийдвэр ингэж зурна ингэж хийнэ. Тийг шийдчихэд машинаа хийгээд хийж байгаа хувцдаа туршаа за дараагийн баг болж гин энэ машиныг ингэж хувилъя гэд тэгээд дараах хувилах асуудалд орж байгаа. Одоо манай машинууд бараг усны тус шиг адилхан гэж хэлж байна. Яг ганц хоёр жижиг юм л өөр л баг. Өдөртөгч багш ярьж байгаа. Ер нь 2 баг гаргасан зүгээр юм байна гэхээр 1 роботон дууссан би дахиад нөгөө роботон дээр ачиж ажилласан. 2 баг гэхэд бол одоо 1 баг орсноос хамаагүй илүү санагдчихсэн л та. Яагаад гэвэл 1 машин хийгээд ингээд бөөнөрөө ингээд ажиллахаар чинь одоо хөвчлэн 3-4 курс хамгийн минь хий чинь. Тийм болохоор би тэнд дуртаас нэг сайн ойлгохтой юм сурахад жоохон баг. Тэгээ 2 баг ороод ирэхээр миний нуруунд дээр дөрвийнхнаас бас ачаа нэмэгдэж байгаа. Тийм болохоор би тэрнээс илүү их юм сурч авч чадж байгаа. 2 баг орсонд бол сэтгэл хангалуун байгаа. 2 баг орно гэдэг чинь төрүүлэх магадлал 2 дахин гэсэн үг. Физик электроникийн сургуулийн робоконы баг нийт 12 гишүүнтэй бөгөөд тэдний 6 нь түрүү жил робокон тэмцээнд оролцож байсан туршлагатай. Энэ багт робокон тэмцээнд оролцохын тулд физикийн багшийн ангиас электроникийн ангид шилжин орсон оюутан ч бий. За энэ баруун тоологч гэдэг шүү дээ. Энэ тоологч 200 тоолдог байхгүй. Манай баруун талд тавьсан тоологч 200 тоолно. Энэ зүүн талд тавьсан тоологч нь болохоор 100 тоолдог. Хоёул зэрэг эргээд нэг ирэхэд нэг нь 200, нэг нь 100 гэсэн утга гараад ирж байгаа. Тэрийг өөрчлөхийн тулд энэ дээр 2-ыг нэмээд хасаад өгч байгаа. Ухрахаараа 2-ыг хасна. Урагшлахаараа 2-ыг нэмнэ. Тэгэхээр тэнцээд ирж байгаа. Чиг дээр нь нэг өчөөд өгчөөл зүүн мотороо ууршаар гүлээд хашаа ингэж шигцэн дээр. Тийм үү. Хурдан дээр нь болохоор ямар хурдтай мотороо эргүүлэх вэ? Харин тоологч нь болохоор тоологч суугахын дээр хид хүртэл тоолоо зогсох уу нөгөө мотор чинь эргэж байгаа мотор. Тэгээ энийг ингэж бичээд өгсөн байна. Нэг хүн нэг робот хийгээ суувал үнэхээр жилч байсан баг амжихааргүй шүү дээ. Маш их ажилтай. Тэр нь юм мэддэг хүүхдтэй шүү дээ манайхт. Механик хийцэн дээр идэг хүүхдүүд зөндөө програм бичдэг хүүхдүүд их байна. Одоо ялангуяа манай дүрийг бол програм бичгтэл их мундаг баг. Электроникийн асуудлыг бүгд шийдэж чинь. Энд дээр шалгаж байгаа. Нөгөө ирэх мотор. Одоо эн чинь зүүн мотор нөхгүй. Зүүн мотор нэг нойл ингээд тохион бичнэ гэдэг чинь уршаа явж байна. Энэ нөгөө 30 гээ өчч өгсөн 30% дүүти циклтэй тийм үү? Найдвартай ажиллагаатай хурдтай робот бүтээхийн тулд залуус ямар даалгаврыг ямар шийдлэр гүйцэтгэхээ удаан бодож тооцоолдог. Нэгэнт роботын шийдэл тодорхой болвол бүтээхэд амархан гэж багийнхан ярьж байсан юм. Физик электроникийн сургуулийн оюутнууд роботынхаа механик хийцийг дуусгаад Монгол Улсын их сургуулийн харьяа байгаль их лицей сургуулийн экологийн үзэсгэлэнгийн танхимд зассан талбайда роботуудынхаа туршилтыг хийж байна. Би одоо энэ коллекторыг одоо тэнд дараа хийж штэ. Энэ босгоод тавьсан энэ машин дээр ажиллаж байгаа. Тэгээ энэ машины болохоор яг
эхний их загвар дээр болохоор манай багийн ахлагч тэгээ 3 дугаар курсын нэг банд 2 банд тэгээ бид дөрөв ажиллаж байсан. Тэгээд 4 дугаар курсын манай багийн ахлагч болохоор электроникийн талдаа ороод энэ машинаа туршиж эхэлсэн. Биднээс араас нь машинаа хуйлж эхлээд одоо ингээд дуусаад хоёлаа туршилтанд гарахад бэлэн болчихоо гэж байна. Switch-нүү зөөж доотлын switch хоёлаа яг асуудалгүй болж байна. Тэгвэл одоо дараагийнхаа програмыг бичиж үзье. Тэгээд Явуулах үзгүй. Доотлон шарах уу? Өөний явуулах програм ширч үү? За тэгье. Чи даалгачих. Одоо уг нь явуулчих тий. Өөд их гоё болохгүй юм да. Дараг switch-д уг нь ажилласан. Миний хувьд л би машиныхаа явах төв бордыг өгсөрсөн. Тийм болохоор яг ингээд би 2 бараг 4 өдөр өгсөр тий. 4 өдөр гагнж дуусгасан. Намайг баг ахлагч удаан байна гэж загнажсэн. Би тэр болгонд нь бүр шарлахаа шүн суугаал гагнаа суугаад тэгж байгаа л дуусаал энд ирээл шалгуулсан байхгүй баг ахлагчтай. Тэгсэн чи ихлэ шалгаж байгаа л за энэ болж байна, энэ болж байна гэж бүгдийг шалгаж байсан. За ерөөдөө болж байна. Чи ер нь дажгүй чи анхнуудаа гэхэд амар баярлж байгаа юм чи. Тэгэл машин дээр игээл явуулахад бүр ингээл хамаг юм огшоол ирж байгаа. Үнэхээр гоё тийм. Хамгийн гол нь ажлыг цаалгардуулж болохгүй. Ажлыг яг цаг тухайд нь амжуулаад явах хэрэгтэй. Цагаан зураас бичиж чадсан юм шүү дээ. Цагаан зураас болж тээ. Асуудал бүгд яг болчихсон. Зөө. Асаа ойлд явуулчих. Тэгээд За эхний үр дүн ямар ч гэсэн гарлаа. Одоо цаашаа сагсандаа тавих асуудлыг ойлоо шийдчих юм бол энэ рүү цагаан зураас дагаад явна тий. Цагаан зураас дагаад ийшээ. Жагаад тэгээ сагсаа өөрөө хайгаад мэдрэгчээрээ. Ямар ч сэсэж бол бүрэн ажиллаж байна. Ямар ч лээс нямба хийсэн юм бас болж байна болч. Эхнээсээ одоо ингээ яваад хэлж ийн гэж учиртай байхгүй. Дараагийн асуудлыг бол ерөөхдөө боломжийн ажиллагаа амжилттай явж ийн гэж үзэж хааллах шиг ш. Миний хувьд л хамаагүй урдыг болчихвол яг бас болохгүй байна л та. Тэмцээн дээр л тэр урдыг хараарай. Бид нар анх шатад механизм өөрөөр хийжсэн аахгүй. Ингээд давдаг. Ингээд эхлээд бүксэн биеийн гараа дараа нь их биеийн гэж гаддаг ч юм уу. Тэгээ болжоод хугацаа айгу алддаг болоод тэгээ сүүлд рүүгээ шууд ингээд гүгээлгүй баг явж байгаа биш ингээд гарчдаг. Нугалрал 2 гээл. цагаан зураас юм. Мэдрэгчээ нэг шалгаахаа. Мотор онтралтай байгаа. Бүгдлийн мэдлэг аваас чадвартай хүн байдаг болохоор яг энэ талтаа ийм тэр талтаа тийм гэж хэлэхэд аюу хэцүү байна. Ерөнхийдөө тийм универсал ихэд тийм хүн байдаг л да. Тийм болохоор багийн ахлагчид нэлээд бахархдаг. Дээрээс нь 4 дугаар курсын ах маань байгаа. Хамгийн гол нэгээ хүндэтгэл нэгээ сонсоол. Жишээ нь одоо бид нэр ингээл инээлдэл эсвэл нэг жоохон салгардаад байж байтал манай багийн ахлагч орж ирэл хоош юмаа хийх гэх юм бол тэгэл хийгээл өгдөг. Шүн яг ажил дуусны дараа нэг кино үзэх гэж байтал эрт амар маргааш хичээлтэй гэх юм бол тэгэл унтаал өгдөг. Гайхалтай сайхан баг бүрдүүлж чадсан гэж өөрөө боддог. Сайн баг бүрдүүлж чадсан. Одоо энийгээ сайн авч явах л миний хамгийн хийх ёстой зүйл. Одоо инкерийн мэдрэгчүүд нь харагдчихна л та. Робко миний хувьд одоогийн байдлаар бол ерөөсөө бараг амьдрал болчих явж байна. Энд чинь хон чин хоолундаа зохицуулч найз нартайгаа хамт энэ чинь байжгаад хичээлдээ явчихна. Ерөөсөө бүх юм чи Робконтой холбоотой болчиход. Бараг 7 хоногийн 5 өдрийн хоноол тэгэл гэртээ хаш нэг хонцоол тэгэл ирж байгаа. Тэгээ энд бараг бүтэн жил байраг байл шүү дээ. Нөхөддөг зүг. Хүмүүс ирээс ойлгодгүй. Одоо ялангуяа нар гэрийнхэн ах ихч нар чи ямар их тэгэл сургууль мургуул дээр оноод юу хийгээд идэх ингээл гэрийнхэн хүртэл ихтэй бүр
ерөөсөө итгэдэг би энэ ч ахын Давид энэ чинь энэ ахлагчаараа уцаар яриулна их юм бол шүү дээ. Найз нар чи одоо хайчаад байгаа гэсэн. Робконд ордог л хэвчээ. Дээр ингээл зураг энтрийг үзүүлсэн чинь арзаасан төмөрч ойлгохгүй юм. Тиймэрхүү юм ярьжлээсэн. Гэтэ миний хувьд л яг хамгийн гол нь мэрэгжлийн улам сайжруулахын тулд тэгээ бас энэ сургуулийнхаа нэр төрийн төлөө баг бүрдүүлээ оролцож байгаа гэх бахархуу штэ. Баярлж авдаг. Энэ жижиг шажиг деталуудын бүгдийн хийн нэгжсэн доо нэг үйлдвэр ажиллаж байгаа гэсэн үгтэй. Бүх юм нь өөрсдөө чимэглэлөөр ажлууд ихтэй. Нэг мэдгэдэл өдөр өнгөрцөн байна. Тэгэл орой ажиллана, орой хоолоо идсэн болчоод шүнжэнгөө чамаагүй ажиллаж заримдаа. Ер нь бол зав бахта цагийг болно үр ашигтай өнгөрөөж байгаа. Тэрнээс одоо би Робконд орохгүй явлаа гэхэд хичээлээ бол алдаж орохгүй чинь тэгээ илүү цаг гарна чөлөө цаараа тэгээ бас мэдгүй нэг л юм хийх л багт. Гэтэ нэг үр ашигтай мэх гэх. Ойлгохгүй юм бол арзаасан төмөр шиг л харагдана л да. Хамгийн гол нь ингээд араам зангидаа ингээд арзаасан төмөр хийгээд моторыг нь удирдаад тэрийг ингээд контроллер дээр шараад үйлдэлийг зааж өгөөд ингээд цагаан зураас дагаж барих тоолох чидрийг ашиглаад роботыг явуулж чадж гэнэ гэдэг чинь тэгэл одоо электроникоор бэрхшээ сурж байгаа бидний хувьд л хамгийн гол зүйл, чухал зүйл сурч мэдж явах хэрэгтэй зүйлүүд нэг гэж л бодож байна. Өнгөрсөн жилийн төгсөх ангийн оюутнууд бага ахалж байсан бөгөөд тэмцээн төгсөлтийн ажил шалгалттай давтсан учраас тэд бага орхиход хүрчээ. Тэгсэн чи багийн бусад гишүүд туршлага багтайгээд хойш суусангүй. Зориглон Робокон 2011 үндэсний роботын тэмцээнд орсон юм. 3 дугаар курсын 4 хүүхэд, 2 дугаар курсын 2 хүүхдүүд. Манай найз бит хоёр бол анх удаага дөнгөж орж байгаа. Нэг жилдээ орж байгаа. Тэгээд өмнөх хэд дараа тэгээд зургуулахнаа үлдсэн. Програмчлалын мэдлэг муутаагаас болж нэдлээ. Нилээн хожимд туршилтанд ороод 2-3 тэмцээнээс 2-3 хоногийн өмнө туршилтанд орж ирсэн. Тэгээд тэмцээн дээр ороод 2010 оны 2 авраг багтаа таарад мэдээлэл технологийн сургууль, механик инженерийн сургууль хоёртаа таарч. Тэгээд зооноос гарч идэлгүй байж байгаа. Гэтэ нэдлэн их готраад ах юм байгаагүй. Урд жилийн сурснаа мэдлэгээ баталгаажуулаад авцсан тэгж бодож байна. Өнгөрсөн жил 3 дугаар дамжаанд байсан залуус энэ жил сургуулиа төгснө. Хэдий тиймч тэд түрүү жилийн шиг бага орхихгүй тулд төгсөлтийнхөө ажлаас хүртэл татгалзжээ. Ийхүү тэд өөртөө зорьсон зорилгодоо үнэнч байж шинэ гишүүддээ шантарч буцаж болохгүй үлгэр дуурайлыг үзүүлж байна. Энэ жил бол төрүүлэхийн төлөө өөрөөсөө шалтгааллах бүхнийг хийнэ гэж шийдчихсэн байна. Тийм учраас ингээд төгсөлтийн ажилласаа хүртэл татгалзчаад Робоконыхаа ажилд анхаарлаа хандуулаад явчихлаа. Шалгалт өгөөд төгсөж болно гэсэн үг. Тэгээ шалгалтаа өгөөд төгсөлтийн ажил авчихгүй. Хамгийн гол Робокон гэж бодоод авчих та. Одоо 2-3 дахь жилээ орж байгаа юм чи. Сүүлийн жил сайхан үн сэтгэл гаргаад төгсөлтийн ажил энэ төр орхиод манай ангийнхан бүгдээрээ тэгж байгаа энэ хамт орж байгаа найз нар маань. Маа дөрвөн дипломоо бич чадахгүй болохоор сургуулаа төгсөд бас жоохон тиймэрхүү болох байх гэж бодож байна. Тэрнээс доод курсын бид нэр санаа зовоод өмнөөс нь тэгээд аль болох дөрөвхөндөө зав гаргаад өмнөөс нь юм ийгээд таас алилах ингээд өөрсдийнхөө ажлыг амжуулаад нэг тиймэрхүү байдлаар одоо хандж эхэлж байгаа. Тэгэхгүй бол маа дөрөвдүгээр курсын бас хэцүү л авах бас баг өдөрж байгаа. Дээрс нь бүх ачаал нь дөрөвхөндөө нүрэн дээр оголгорч тэгэл. Яач ч утсан дэр чинь дараагийн ажилд орох чинь зөвхөн Робоконд орсон гэдэг утгаараа биш дипломын дүн гарч ижил мэдээж ажилд орох учраас. Цаанаа бол эднэрт диплом бичих санаа байгаа л да. Гэхдээ бас би юу сэтгэл зүрхэн Робоконд болохоор тэгээд яхаарахгүй нэгэнд нэгдээд баг бүтсэн болохоор дундаасаа хайж авахгүй гэдэг. Энэ жилийн хувьд Робокон тэмцээнд төрүүлэхийн зэрэгцээ. Сургуулийнхаа багийн залгамж халаа болсон доод ангийнхаа залуусыг чадваржуулж үлдээх том үүрэг хариуцлага тэдэнд бий. Манай дөрийнхэн бол их сайн үлгэр дуурайл үзүүлдэг. Програмдалтаа ч гэсэн, хийцдэлтаа ч гэсэн, электроникийн шийдэлтэлтаа ч гэсэн. Хинээс нь ч очиод энэ яаж ажилтгийг ингээд тэгэд бүгдээрээ ингээ заагаад өгчдөг. Асуух юм их байгаа. Ер нь 1-2-ын болохоор тэднэр шиг л байхыг хичээж ажилладаг. Гэхдээ арайч тэдний хэмжээнд үрж чадахгүй байх л та. Манай шалгалттай гэл. Тэгэл мэдхгүй юм надаа дөрөвнөөс асуувал манай дөрөвхөн хэлж өгнө. Тэгэл ойлгоод яг маргааш нөгөө асуулт нэрэл тэгэл баярлж байгаа юм чи. Дөрөвхөндөө ингээ загнуулах үе байна. Тэрнээс биднээс илүү их тийм хувцлагддаг хөөдөө тий. Айгүйх тийм урам аваа за би энэ одоо яагаа хийж чадахгүй юм болоо гэд шүнжэнгөө нэг төмрөө дахиж хөрөөдөж суух ч юм уу. Нэг тиймэрхүү үе зөндөл тэмцээнд оролцохоосоо гадна маш их зүйлийг сурч авч чаддаг.
наацх нь ихлээд ингээд манай багийн ахлагч багаа хэрхэн өдөрж जैन те. Ингээд хүмүүстэй яаж ярилцж जैन. Тэр болгоноос харж авч чаддаг. Робоконы багийн хүнд шалгуур их ачааллыг даван туулж чадах залуус тийм ч олон бишээ. Тийм ч учраас энэ намар багт бүртгүүлсэн 24 аюутнаас одоо 12 гишүүн л үлджээ. Энэхүү олон залуус шантарч буцдаг нь Робокон тэмцээн хэн хүний оролцох амар зүйл биш гэдгийг нэг талаараа батлан харуулж байдгийм. Богино хугацаанд их ажлыг амжуулж байгаа бүтээлч залууст маань чөлөөт цаг тун баг. Чөлөөт цаг гэж баргана л аахгүй те. Тэгэл хаад нэг тоглоол, шатар тоглох ч юм уу. Тиймэрхүү л эдгийн. За энэ хүүгүүдээ гарч авч болохгүй. Энэ хүүг авахаар болохгүй энэ ч. Үгүй. Энийг л идчихэлтэй тэмээгээрээ. Нааж солихгүй л ойлгомжтой шүү дээ. За барцаа чи шууд. За одоо бодох чухал биш болж байгаа шүү дээ барсаа. Танаад бодох чухал биш. Яавал хурдан хожигдох вэ гэдгийг бодлоо чи. хожигдох болоогүй. Тэгж ярьж болохгүй. Хожих гээд байна. За одоо зааж. Энд нэг юу бааш та. Үгүй. Энэ суулгууг болохгүй. Энэ тимийг нэг зайлуулчаач. Тэрийг алдах гэдэг шүү дээ. Энийг нэг төлөх гэчгүй. Ерсийн бүр за тэг явуулчихлаа. Тэгтээ наа чинь. Мөрөн шүү дээ. Хэцүүчлээ дээ. Хурсан. Шууд даан тоглож гэж одоо энэ байдлаасаа даан тоглож гэж. Шууд даан нөх юм аа. Даан тоглоод танах бол хайн гадмаар үлдсэн биз дээ. Даан тоглоо. Тий. Даан болгочих юм ерөөсөө. Шууд одоо цагаан дээр гана очиж даан болгоно. Даан болгоод танахад тиймэр. Тэмцээнд төгсөн учраас залуус бараг 20 гаруй цаг ажиллаж роботуудаа туршиж байна. Тиймээс заримдаа өөр зүйлдэд төр боловч анхаарал хандуулж байгаад ажлаа үргэлжлүүлэх нь бүтээмжийг ихээхэн нэмэгдүүлдэг. За ингээд шаг мад. За ингээд заа. За явцгаа ажиллаа. Манайх маргааш шавттай хэлнээр Робот хийх гэдэг нэг жилийн турш хийдэг ажил. Тэрнийхээ хажуугараас хичээл намаа бас мартаж болохгүй. Манайх нараас хичээлээ цаан хийн робоконто шавд робот хийгээл тийм хөлөгдөд би ч гэсэн бас тэднэртэй адилхан юугаа хичээлээ хийгээд робоконто яваад тэгэл байж байгаа. Өмнө нь бол ингээд хичээл ном ингээд зохицол авах жоохон өндөртэйсэн. Одоо ингээд багийнхантайгаа бүгднтэй нэгж хамтарч ажиллаад роботтой гээд ингээд явхад багийнхнаас бас хүн болгоноос нэг юмыг сураад юмнуудаа ингээд зохицуулаа явах тийм чадвар сууж авсан робокон явснаар. Эрдэнэбаатар, Бэгд сүрэн, төр тогтох, Алтан сүх, Батмөнх гээд робокон тэмцээнд оролцож байсан олон залуус өнөөдөр сургуульдаа багшаар үлджээ. Энэхүү робоконы хүнд хэцүү болон багтам сайхныг мэддэг залуу багш нар багийнхантаа маш ойрхон ажилдаг. Тиймээс ч энэ багийнхан тулгарсан асуудал бэрхшээлийг төвөггүй шийдвэрлэж чаддаг юм. Манай удирдах байгаа багш бол робокон тэмцээнд өмнө орж исэн 6 онд, 7 онд, 8 онд, 9 онд өөрөө орж исэн. 4 удаа орж исэн тийм хүн байна. Өөрөө бол туршлагатай. Энэ жилийн үед бол биднийг маш сайн дэмжиж тусалж ажиллаж байгаа. Их нямба байхыг шаардсан доо. Ер нь багхан жижигхэн юмнаас болоод маш их алдаа гарч иддэг учраас. Ер нь баг эхнээсээ л нямба хийхгүй. Манай багшийн зүгээс тавьдаг хамгийн гайхалтай шаардлага гэх юм бол нямба хий, бусдыг нь бурхан хийнэ гэж хэлдэг дуртай. Би ч бас энэ хүнд аягүй дуртай. Нямба хийнэ гэдэг чинь өөрөө юмд аягүй сэтгэлээрээ хандаад зүрх сэтгэлээрээ хийвэл тэр чинь яад ч гэсэн амжилт, үр шимээ өгдөг байхгүй ба. Робоконд оролцох явцдаа залуус их зүйлийг сурч мэднэ. Тиймээс робокон тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцож байсан болон оролцох үеийн багийн гишүүд мэдлэг туршлагаа хуваалцах нэгдсэн уулзалтыг өнгөрсөн жилээс физик электроникийн сургуулийнхан зохион байгуулж эхэлсэн юм. Үүний үр дүнд робоконы багийн гишүүдийн чадвар туршлага тодорхой хэмжээнд нэмэгдсэн байна. Нодлон бас нэгдүгээр курстай ганцаараа байсан. Тэгэл газар за нэгдүгээр курсын ганц хүүхэд чиний өмнөө тавьсан зорилго чи юу гэсэн чи би яг тэгж хэлсэн одоо хүртэл мартгүй. Би робоконд ороод амжилт гаргахаас гадна би багийн ахлагч хүртэл явнаа гэд тэднээс нүүрэн дээр бардам хэлчихсэн. Одоо нодлон тийм байдлаас жоохон тийм байсан болохоор энэ жил бол тулсан үзэн дараа жил ч гэсэн үзэн.
болж гэнэ үү? Нэгдүгээр юу нэ цагс авах бол болж гэнэ. Одоо машинууд сайжруулаад хоорондын харилцааг сайжруулаад одоо автоматын тэнд очиод тулгыг яаж мэдрэх үү? Очсны дараа цуглуулагч нь яаж авах вэ? Тэр мэрийг сайжруулаад. Энэ бол Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуулийн багийн тээвэрлэгч робот. Энэ роботод дундын бүсээс сагс авч тодорхой цагт байрлуулахаас гадна цуглуулагч роботыг тээвэрлэн гүүрээр гаргаж мантуун цамхагт хүргэх үүрэгтэй. Цугаа явуулж үзүүл. Мацгийн тест хийж гал. Цагаан зараас мэдгч нас сайн болохгүй. Би 2010 онд анх 2 дахь курст байхдаа Робоконд орсон. Тэгэд одоо 3 дахь жилээ орж байна. Энэ автомат роботоор ажиллаж байгаа. Туршилтын хэсэгтээ орсон. Ер нь гайгүй л. Ногоон дээр сайн мэдрэхгүйс цаа гайг болцсон шүү дээ. Цэнхэр лид наач. Цагаан дээр одоо цэнхэр дээр болсон мэдэхгүй улаан дээр. Цагаан дээр мэдэрч байгаагүй юм бол улаан талаас гарахтаа цэнхэр лидер, цэнхэр талаас гарахаар улаан лидер явуулна гэсэн үг. Улаан лидер болохоор ногоон дээр ингээ мэдрэхгүй. Тэгээ цагаан дээр мэднэ. Хийж яхад нэг ажиллахгүй нь мэддэхгүй юм ээс. Одоо ингээ дуршаад явуулаа үзэхээр бол сэтгэл бол ер нь өндөр байгаа. Одоо тэр дээд мотор урагшаа. Энэ мотор урагшаа. Свич нь одоо энэ свич шалгаж үзвэл. Тэр свич шалгаж үзсэн. Талбайгаас хаана явж байгаа мэдрэх юм тийм координат мэдрэгч. Халдагчны. Жаа гинжин жаахан суул байна. За яг гэхдээ таа бил. Ямар нэгэн босгоо байвал эдрийг бүгдийг шалгаж үзэх. Шаардлагатай бол хойш явуулсан юм гэдэг. Инженерийн хувьд урд жилийн идэхээс онцлогдуулах юм бол механик роботон дээр хүн өөрөө операторн дээрээ сууж явах байгаа. Механик роботыг бид нэг анх хийхдээ хүн сууж явах гэхээр хитрхи хүн дээр сэтгэжгүй юм. Тэгэл ингээл араамаа бүр мангар там зангитаад тэгээд ингээл хөтлөгчгээд явуулсан чинь ерөөс ойлгохтой болтгүй л баг ингээд нэг наа чин баг гэж тэг хөгшин хүн оролдоосон ч гүйцэхдэггүй юм байна гэж би хэдэн минутыг яриалсан. Тэгээд сүүлд нь ерөөсөө эн чинь тийм хүнд байх ёсгүй юм байна гэж бүх механизмуудаа хөнгөлөөд хийсэн чинь сансныг бодоход хурдан явсан л та. Хувьсар роботуудыг бол одоогоор нэг ганц 2 лонж юм. Бусдууд нь бол өнгөд талбай дээр явцгаасан. Тэгэхэд нэг алдаа гараагүй ер нь бол гайгүй л байх шүү. Гэтэ бусдуугийн роботуудыг бас мэдэхгүй энэ жил баг бүгд чанга байх байлгүй. Тэр сард нэг яд. Робокон тэмцээн мэдлэг туршлагаас гадна залууст өөрөө өөртөө итгэх итгэл, бэрхшээлийг даван туулах чадварыг төлөвшүүлдэг юм. Тэд ажил дээр гарсан хойнооч хамгийн эрэлттэй чадварлаг боловсон хүчин болж чаддаг юм. Бүхэл бүтэн жилийн хөдөлмөр 3 минут юм уу 2 минутын дотор шийдэгдэг. Тэр хооронд ч хүний бүхэл сэтгэл хөдлөл тэгээ сандрал, баяр хөөр, аз гэл бүхэл юм тохиолдоно. Тэгэхээр бас нийлээл хүнээс их юм шаарддаг тэмцээн. Одоо оюутан цагийн хамгийн сайхан дурсаж Робоконтой толбогдчихлаа шүү дээ. Нэг ажил толол, нэг асуудал гараал тэгэл тэрэн дээр багийнхан хүнтэй хамтраал, багийнхантай хамтраал ярьж байгаа. Тэгэл тэрний ард гарахт л хамгийн гол асуудлыг шийдэл. Зорилготой үнэч бүгдээрээ нэг зорилготой байх л. Тэр л хамгийн гол чухал гэж байна шүү дээ. Баг гэдэг утгаараа болохоор бүгд л хичээж ажиллаж тэгж ижил ер нь үр дүнд хүрэх. Энэ бол миний хувьд бол оюутан цагийн маань хамгийн яз жаргалтай мөчөд. Сайн оролцсон. Ер нь бол төрүүлнэ л гэж үзсэн. Робокон тэмцээндээ амжилттай ороод төрүүлмээр л. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө.